Ну все, чат. Сүлжээ нүд хамахт. За амралтын өдрийн мэнд эрхэм миний фэйсбુક найзуудаа сайхан амарцгааж байна уу? За би эмчилгээнд явангаа судалгааны ажил хийж байгаа. Оюуны хөдөлмөр хийж байгаа. Оюуны өмнө нь би чинь Солонгост ингээд биеийн хүчний хөдөлмөр хийдэг байлаа. 2003-аас 5 онд жил 8 сар. Одоо нэг левел дахиад оюуны хөдөлмөр хийж байна. Бас амьдрал тэгээ бас сайхан юм аа. Бас зүү явбал зөөлөн замбуулан гэж. Биеийнхаа хүчээр, оюуныхаа хөдөлмөрөөр өөрийнхөө бор зүрхээр өдөр зэрэгтээ зүү явна гэдэг бол тэгэл бас амьдрал тэгэл зүйл байх юм биш үү? Зовсны эцэг жаргана гэж. Өмнө нь хар ажил хийгээд зовдөг байсан бол одоо оюуны хөдөлмөр хийгээд жаргаж явна их ч бас хайшаа. Тэгтээ хөдөлмөр хийгээл явж байна. За оюуны хөдөлмөр хийгээд би олсон орлогоо фэйсбүүкийн намайг дэмждэг үзэл бодол нэгтэй топ пэнүүдтэй хуваалцсан гişиг хүртэн тараа нэгч пост оруулсан юм аа. Тэрийг хэлсэнтэй хийнэ. За ёо. Тороолуудад бол үгүй шүү. За ёо. Тороолууд бас андуурва. Тэ топ фэнүүдтэй шүү. Топ фэн гэдэг чинь намайг фоллоу хийгээд дагцсан, комментээр дэмждэг, шеэрлдэг тийм топ фэнүүд байна шүү дээ. Одоо манай Баян онгорын алтан цэцэг ихчүүд миний топ фэн. Би баян харддаг юм. Алтай гिचэн шиг тийм хүмүүсээ дэмжинэ. Хамгийн түрүүнд би алтан цэцэг ихчтэй гişиг хүртээ гэж бодож байгаа. Энэ мэтлэнгээр надад ингээ хоногссон тогтоогдсон тийм топ фэнүүдтэй би гişиг хүртэнэ. За ёо. Олцыг олуулаа гэж. Одоо тэгээд хүний амьдрал нэг их юм хэрэггүй шүү дээ. Би ер нь юм олвол цацаа цалигатаа цацаа дуусдаг хүн л дээ. Тэгээд зөв өвчнгүү бол жаргал тийм ээ. Юу ч үлээ тэрэн шиг өвдөж зовчихгүй бол тэгээд болно доо л гэж бодож явдаг хүн шүү дээ. Тийм ээ. Хүний амьдрал нэг их юм хэрэггүй. Тэгж боддгийн. За би одоо 2 сарын 4-нд энэ мөрөн дээр цаг авцсан мөрний хагалгаанд орно. За тэгээд энэ бол мөр бол бэртлээс үүдэлтэй гэмтлийн дэрэг зогтоогдсон. Тэгээд энэ зардлын эмчилгээний зардлынхаа мөнгийг бол хуулийн дагуу нэхэмжилж аавна. Авсан мөнгөө бол би өвдсөн зовсон хүүхдүүдийн зардал зарцуулнаа. Тэр надад халдлага үйлдсэн хулгайчийн мөнгө өвчтэй солиотой хулгайчийн мөнгө надад мөнгө болохгүй. Харин тэрийг би өвдсөн зовсон хүмүүст бол өвдсөн зовсон хүүхдүүдэд надад асар их мессеж ирдэг. Болдог бол бүгдийг л дэмжичмээр санагдах юм. Тэгээд одоо би ч тэр болгонд мэдээж чадахгүй шүү дээ. Ямар улсын сангийн сайд байгаа ш. Тийм биз дээ. Монгол улсын сан өмрөг байгаа ш. Тэгээ би чинь зүгээр нэг иргэн хүн шүү дээ. За олсон орлогоо бол топ фэнүүдтэй хуваалцсан. За энэ талаар бол би судалгаа хийж байгаа. Ер нь Монгол улс аялал жуулчлал хөгжүүлэе гэж бодож байгаа бол миний тэр хийсэн судалгааны үр дүн дээр тэр салбарын хуулийг батлах ёстой. Энэ талаар би дараа нэр өгж байгаа лайв хийнэ. Аялал жуулчлал хөгжүүлэе гэж байгаа бол жуулчин татъя гэж бодож байгаа бол миний тэр энэ оюуны хөдөлмөрөөр судалгаа хийгээд байгаа тэр хуулийг бол баталгаас чаашгүй. Баталгаас өөрцгөө тэгжиж бид нар жуулчин татна. Одоо Монголд ингээд энэ саяны Hyundai Group-ийн тэр улсаанд байдаг эмнэлгийн эмчнэр Монголд очисон юм байна. Мөнгө өргөдөхгүй байна гэж шүү дээ. Бид ч Монголд очиод солонгос бараагаа авахгүй тодорхой, хятад бараа авахгүй тодорхой, гадаадын брендийн бараа авахгүй тодорхой. Ягаад гэвэл брендийн бараанууд нь солонгост хямдхан байдаг учраас Монголоос дэлгүүргээс брендийн бараа авах юм байхгүй. Нэг жоохон говийн ноолуур бүтээгдэхүүн л авч ийн гэнэ. Гэхдээ эн чинь нөгөө ноолуур хэрэгдэд байх улирал нь бага, өвлийн улирал нэг хэдхэн сар байдаг учраас тэг хавар наамар ихэнх нь 3 улирал нь дулаах шүү дээ. Өвлийн нэг ганц улирал л нэг жоохон хүүтэрмэр аядна. Тийм учраас ноолуур бүтээгдэхүүн нэг их хэмжээгээр авахгүй. Тэгэл үлдэгдэл мөнгө одоо тэгэл чумдаамлаад буцаагаад аваад ирж гин гэж байгаа байхгүй. Тэгэхээр мөнгөний саах Монгол тэр валютыг үлдээх ганцхан аялал жуулчлалын салбарт тэрийн хуулийг баталгаас өөр арга байхгүй. Тийм учраас би тэр аялал жуулчлалын салбарт нэмэртэй гадных нэг очиход мөнгөний үлдэх зорилготой тийм хуулийн одоо судалгаа хийж байна да. Бүх газруудаар явж байна. Солонгост бол энэ Сеулд бол нэг 7-8 газар байдаг юм байна.
тэр бүх газраар судалгаа хийгээ явж байгаа. За би бол одоо ингээд дарга нар гадаад явахдаа манай татвар төлөгчд бидний мөнгөөр ямар буудалд буудгийг харуулъя. За би бол энэ өөрийнхөө одоо дүүнрийнхаа энэ буудалд чинь нөгөө гишүүнчлийн юутай карттай membership ямар юм ч гэлээ тэр оноо баал аваад ингээ оноогоороо буудаг буудалд буудсан бай чи дүүнрийнхаа буйнд энэ буудлын өрөөг та бүхэнд харуулъя. За манай дарга нар бол нэг ийм буудалд бууд юм л да. Ийм буудалд. За энэ бол Солонгосын одоо Инчонд байдаг юм захад байдаг юм буудал. Энэ машиныхын паркинг битүү. Ингээ амралтын өдөр ингээд гэр бүлээр ирээд энэ дотор байгаа моол, усан парк, хүүхдүүдтэйгээ ингээд зугаацаа явж байгаа. Энэ дотор бол битүү хүмүүс байгаа. Автомашин машины зогсоол нэхэд хідэн давхар чинь битээ мэдхгүй. Тэгэд автобусууд байна. Ингээд Сеулийн төвөөс наашаа автобус ирдэг. Энэ хамгийн захт байдаг юм нэг аялал жуулчлалын юм том объект байна. Буудал тийм ээ. Дэлгүүр, шопинг бүх юм байна. За энэ миний байрлаж байгаа буудал. За энд бол ингээд ундлахын нөрөө байна. Ингээд телевизэртэй орондоо телевиз үзэж болно. За энэ миний цүнхэн дотор би энэ имчилгээний зардлын баримтуудаа ингээд бүрдүүлээд яваад байгаа. Энэ хараа бүгдийг бүрдүүлээд хийгээд байгаа. Ингээд мөнх эрдэн даваа гэж байгаа стаараа. Тамхтай тэмдэгтэй ингээд. За энэ имчилгээний зардалд гарсан зарлагын баримтуудаа би бүрдүүлж очиод надад халдлага үйлдсэн дуракаас нэхэмжлээд бивэн штэ. Энд дээр бичиж байгаа. Нэхэмжилж энэ төлбөрийн мөнгийг би өвдсөн зовсон хүүхдүүдэд имчилгээний зардалд нь хандуулах юм. За манай дарга нар бол ийм буудалд бол татвар төлөгчдийн мөнгөөр буудаг. Би бол өөрийнхөө хөдөлмөрөөр оюуны хөдөлмөр хийгээд олсон орлогоосоо нэг иймэрхүү буудалд ингээ байж байна да өөрхий. Догтохтой амар юм өөрхий. За ганцаараа л явж байна. Санаа нийлсэн хүмүүс бол 13 тоглол 13 ширээ байх шиг байна. За би арх марх бол амсахгүй байгаа. Жишээ нь энэ дуу бол энд виски байх шиг л байна да өөрхий ингээд. Вино, шампанс гэнтэр байх шиг л байна өөрхий. Янз бүрийн юм амсахгүй байгаа шүү дээ би чи. Ингээ та бүхэн сонирхол яараа. Манай дарга нар бол ийм буудал татвар төлөгчдийн мөнгөөр буудаг. Энэ буудалд ингээ мөнгө төлөөд байрлах юм бол шүү дээ манайхаа. Нэг өдрийн 2 сая төгрөг. За тэгээд дарга нар 30 жил гадаадаар зугааллаа дуракууд. Юу гийгүүл вэ? Юуж гийгүүлээгөө. Одоо Монгол улсад өнөөдөр цахилгааны хомсдолд орцсон ойлгомжтой шүү дээ. Улаанбаатар хот өргөжж जैन, тэлж जैन. Нөхөө амынхын тоо өсөх хэмжээгээр хэрэглээ нэмэгдэхээр эрчим хүч нэмэгдэн, эрчим хүчний дутагдлалд орох нь тодорхой. Тодорхой байсан л да. Тэгэхээр зэрэг зардлаа хэмнээд бид нэр хэрэгцээтэй юм руугаа зардлаа шингээх ёстой шүү дээ. Дарга нар гадаадаар зугаалж тансаг буудалд бууж 30 жил зугаалсан хэдэн захилгаан станц барих мөнгөөр манай дарга нар гадаадаар зугаалсан. Энэ үнэн шүү дээ, Юу ч гээгүүлээг. Одоо энэ хурган дарга нар энэ болсон болоогүй сайд дарга нарын гадаад ингээд тудлаа өнөн зугаалж байгаа ямар ч үр дүн байхгүй заяа. Одоо Солонгосын талд бол Солонгосын манай гişүүд мишүүд чинь нэг урайтаач урилга явуулаатаач тийм уулзалт хийх гэсэн худлаашаага ирдэг гинэ бүр залхацсан гэж байна. Энэ Солонгос ч ямар ганцхан Монголтой харьцаж байгаа биш дэлхийн 200 гаруйтай харьцаж байна. Гадаад харилцаа өргөн дийлгэр 200 гаруй оронд бүгдэнд нь үйлдвэрлэсэн машин бараа бүтээгдэхүүнээ тэр Африкийн орон Өмнөд Америк энэ 5 төврүү 5-нд гаргаж штэ. Тэгэхээр тэр төв болгонд байгаа улс орнуудаа Солонгос улс харьцдаг учраас ганцхан Монголтой харьцаагүй. Тэгэхээр ингээ худлаа ингээд ажил үүсгэж сүр бадруулж худлаа урайтаач тийм уулзалт хийгсэн ингээд айлын талд гай усаар ирсэн. Одоо намайг гэсэн өр Монголд байхад гişүүд бол өр Монголыг тэр дарахтаа уулзаатыг урайтах гэж хэлээдэж урилга явуулаатаач гэд. Тэр талаар чинь дээр уулзсан штэ. Тэр гişүүн чи саяхан ирээд явсан штэ. Одоо яг гэж байгаа болоо бид нар ажилтаа байна штэ гэд. Бүр тэр шаадаг байсан штэ. Боддоо. Тэгээ ажил хэрэг болгоод одоо тэр уг нь бол Баг нуурын дулааны захилгаан станцыг 15 онд үзгэлсэн.
хөвсгөлөө сонгогддог эх орончийн дүр зүүсэн өмхий даваас өрн гацаасан. Яагаад өмхий гэж байгаа гэхээр нэг өмхий санаатай нэг хүмүүс байдаг шүү дээ. Хөвсгөлийнхэн даваас өрн өмхий даваас өрн гэдгийг байна лээ. Өөр багийнхан найзууд өмхий санаатай уулгаач байгаа ингээд. Тэр өмхий уулгаач тэр дулааны бага нуурын захиргааны станцыг хорлцсон Женко 2. Тий. Шивэ овогийн захиргааны станц ашиглалтанд орох байсан бас хорлоо хийцсэн. Тий. Тэгээ ер нь бол ингээд яг ингээд үр дүнтэй тийм захиргааны станц барьдаг ч юм уу ийм Монгол улсад хэрэгтэй гадаад айлчлал байхгүй. Нэгийг ч хийгээгүй. 30 жил дарга нар гадаадаар зугаалсан гадаадаар зугаалахдаа ийм тансаг буудалд татвар төлөгчдийн мөнгөөр зугаалж ирсэн нь үнэн шүү. Одоо энэ гадаад томилолтоо зогсоо, бүсээ чангалаа, дарга нараа. Та нар ямар над чиг өөрийнхөө зардлаар тийм ээ. Энэ дүүнэрийнхээ буйнт ч юм уу ингэж аялаагүй татвар төлөгчдийн мөнгөөр аялж байгаа шүү дээ. Нин үгүй хэлэхэд. Тэгэл худлаа шаасаад чухал царайлсан сайд дарга нар гадаад 30 жил зугааллаа. Ямар төрийн дээд дэвшний айлчлал шүү дээ. Тэр үл төртөргөө байх ёстой асуудал. Төрийн өндөрлгүүдийн айлчлалаас бусад гадаад томилолтыг дасан зогсоох ёстой шүү дээ. Нин үгүй хэлэхэд бол. Тэгжээж бид нэр одоо энэ эрчим хүч, зам барилга, дэд үтсийн асуудлаа шийдмэр байна шүү дээ. Нин үгүй хэлэхэд. Тэгээ Монголын хөгжлийн концепц бол аялал жуулчлал төр нэг том хууль батлах санаа байгаа. Тэрэн дээр би судалгаа хийж байгаа. Тэгээ судалгаа хийж байгаа. За өнөөдөр жишээ нь би өглөө өчигдөр орой эрт айж унтаад 22 эрт унтаад 22 цагаас хойш унтаад өглөө 6-д босоод оюуныхаа хөдөлмөрийг хийчээд ирсэн. Өнөөдрийнхөө орлогыг олцсон гэсэн үг. Тэгээ өдөрт би нэг тогтсон норм бий. Судалгааны ажил маш их хэцүү. Оюуны ажлын нэг чинь хэцүү шүү дээ. Тарих ажиллана гэдэг чинь одоо яг нэг жоох арвар ажил хийхэд ядарсан ч гэсэн унтаа сэргэлт авчдаг. Оюуны ядаргаа бол гарахад хэцүү байдгийг. Тэг ингээл бие эмчлүүлж явж байгаа ч гэсэн тэгэл оюуны хөдөлмөр хийгээл явж штэ. За юм байна. Төр баяртай. Сайхан амарцгаагаараа. Эрүүл мэндэ бодоорой. Одоо би 2 сарын 4-нд мөрний хагалгаа хийлгэнэ. Би ягаад санаж байгаа бол одоо лайв хийж аваад халдлагад их хөрцсөн шүү дээ, тийм ээ. Женко оюун эрдмэрдний тороол нэг өвчтөе дурак миний мөрийг хөшөөд ингээд шөрмөс урагдцсан байна гинэ. Дурангийн хагалгаа хийнэ гэж байна. Тэгээд дурангийн хагалгаа хийхдээ бичлэг хийж та нарт харуулсан чи яах вэ? Энэ 2 сардгүй 1 сард чинь манай хичээл төр амарцсан байгаа. Тэр амралтыг далимдуулаад ингээд зав чөлөөгөөр эмчилгээ домжлогоо судалгааны ажил гэдэг зүгээр эмчлүүлээ явахгүй хажуугаараа судалгаа хийгээ яваад байна. Оюуны хөдөлмөр хийж байна. Олсон орлогоо очиж байгаа цагаан сарын өмнө топ фэнүүдтэй боломжоор тараанаа ер нь. Боломжоор топ фэнүүдтэй шүү зөвхөн. За ёо. Тэгэхээр миний топ фэнүүд яг үхээр нэг намайг фоллоу хийгээд дагна. Зарим зам намайг лайв хийхэ болцсон байна гэдэг. Гэхдээ та намайг дагсан биш үү? Дагаагүй мүү гэхээр уцыг аваад харахаар дагаагүй байдаг байхгүй. Хөрх нэг ахмадууд энэ чи дагахаа мэдэхгүй. Follow гэдэг дээр нь дараад following гэхээр дагдсан болчихж байгаа. Follow гэхээр дараагүй гэсэн үг те. Тэн дээр дараад болоо шүү. Миний топ фэнүүдээ заа ёо. Тэ. Дагдсан байх хэвээр. Тэгэхээр над руу мессенжерээр мессеж бичээд би топ фэн чинь байна гэдээ дансаа явуулангууд нь би одоо мөнгөө яаж тараах вэ бодоол байна. За мэдээж 2 3 энэ хүүхдүүд суулгаж ягаад одоо банкар мобилдоо шилжүүлнэ л дээ тийм ээ. Жагсаалт гаргаж ягаад тэр бүгд над руу дансаа явуулах хэвээр. Гэхдээ мэдээж нэг хүнд их мөнгө өгч чадахгүй. Гэхдээ сэтгэлийн юм гişиг хүртээ. Яг гоо гişиг хүртэхтэй яг гоо ганц нэг хөрх ядж хахад нэг шуудаага урлагийн мөнгө шилжүүлэх баг, тийм ээ? Өөр хүүхдүүдтэйгээ борц хийгээд ичгэлгүй тийм биз дээ. Гэж бодож штэ ер нь. Өглөгч үн тэгэл ганцаасаа гэж би ч одоо энэ хулгайч нар шиг олон тэрбум мөнгө одоо тий хулгайлж баяжаагүй ч гэсэн өөрийнхөө хөдөлмөрөөр амьдраа явж байгаа хүн зөв амьдрахад зөв олсон олонтойгоо хуваалцдаг дуртай байдаг. Та бүхэн санаж байгаа бол өгсөн юм буцааж авлаа гэж зарим нь хуцаад байсан мө тороолууд хуцж байгаа шүү. Би нэг аймгийнхаа нэг нутгийн дүүд цол авлаа гэд шинэ ланд 200 бэлгэлж ийсэн. Тэгээд бит хоёрын хооронд зүйлдээ үл ойлголцол гараад манай хүн чиг ярьсандаа байгаагүй. Тэгээд тэр хөгжлийн сангийн нэр дээр барилдааг үнд ойлоо ярьж хагаад бит хоёр муудаагүй л дээ. Тэгээд тэр машиныг зараад хор тавдартай хүмүүс тараацсан шүү дээ. Хор тавдартай хүмүүст бүхэл бүтэн ланд 200 зараад 160 сая төгрөг би тарааж ирсэн. Тэ. Бас нэг имэйл зараад тэр имэйлээ би олсон орлогын 20 сая төгрөгийг би та бүхэн санаж байгаа бол нөгөө шогод орохын өмнөх жил 21 он билүү 21 оны цагаан сараар би
сонгоо айрхан дүүрэг, баян зүрх дүүргийнхаа захын хорооллын ахмадууд хүүхдүүдэд өрг толгоос ихчүүдэд цагаан сарынх нь багц авч тарааж ирсэн шүү дээ. Санаж гэнэ үү? Тэгвэл би тэрийг одоо дагагчаа өсөх гэж ч юм уу хийгээгүй л дээ. Миний сэтгэл нэг иймэрхүү юм байгаа юм л да. Ингээд манай улс төрд байгаа нөхдүүд ядаад маний энэ сэтгэхэд байгаа тарих толгой энэ зүрх сэтгэл шинийг нэг жоохон хилтерхий байвал Монгол улс хөгжих гээд байгаа юм даа. Сэтгэлгүй зүрхгүй дарга нар нь олон юм да. Шунхаас идэлтэй хувийн ашиг сонирхлоо урд тавьдаг хулгай хийх бодолтой тийм дарга нар олон учраас Монгол улс хөгжихгүй байгаа юм. Сэтгэлтэй хүмүүс улс төрд гарч ичээж Монгол улс хөгжнөө. Тэгтээ цагийг эргүүлнэ, цаг өөр болноо. Одоо манай бид нар ч одоо Facebook компани хэрэглэгчүүд дээ тийм ээ. Ашгүй энэ Facebook компани буянгаар юм нээлттэй болж байгаа. Бузруудын бузрыг ил болгож байгаа. Тэгэхээр юм альва одоо хүмүүс бол юмд одоо тархиа угаалгахгүйгээр бодиттой ханддаг болж байгаа. Өмнө нь бол ганцхан Монголын үндэсний телевизээр дарга нар туу цаачлаа л өөрсдөө магтуулаад худлаа шаагаад байдгүйс одоо үндэсний телевизийн үзэгч хөнгө болсон. Бараг үндэсний телевизийг татан буулгаад тэрийг сургууль эмнэлэг болгол таарна шүү дээ. Иргэн бүр одоо мэдээлэгч болчиход байна шүү дээ. Үндсэндээ тийм үстэй. Тэгэхээр та дарга нарын бузар булааг бид нар энэ сошиалын буянгаар буюу энэ платформ Facebook платформын буянгаар бид нар бол мэдэд авч байгаа шүү дээ, тийм ээ. За тороолууд орж ирсэн солиорч өгч байна. Тэгээ надад тарин тороолууд бас байх. Би тэгтээ тороолууд мороколуудыг блоклж барилга гэдэг юм л да. Ядаргаа. Тэгээд би бас заавалчгүй магтуулах албагүй шүү дээ. Шүүмжлэлийг даан шүү дээ. Тэ намайг хүмүүс шүүмжилдэг. Шоронд орсон ялтан энэ төргээд үнэн би ял авсан. Тэ тэгтээ намайг юунаас болж ял авсан гэдгийг Монголын ард түмэн мэддэг. Би нэг жихэр хулгай хийж үзээгүй. Тэ төрөөс нэг тендер авч үзсэнгүү. Жидүү шааж үзсэнгүү. Төрийн зардлаар гадаад авч үзсэнгүү, зугаалж үзсэнгүү, тэ төрийнхөө төлөө үед би ажиллаж ийсэн, хөдөлмөрлөж ийсэн цаг наргүй юунаас болж ял авсан гэдгийг мэдж байгаа бах, тэ надад бол тэгж нэг ялтан малтан болж ийсэн талаас ичээд байх юм алга. Үнэн бол түүх юу өгүүлдэг вэ гэвэл үнэн юм түүхэнд үлддэг. Тий. Миний зөв явсныг миний өнөөдрийн энэ хэлж байгаа энэ үг үйлдэл буруу зөв байна уу гэдгийг түүх гэрчилнэ. Цаг хугацаа гэрчилдэг юм аа. За тэгээ эзгүй хаагур дарга нар бас галзуурж их шиг байна. Өнөөдөр төрийн өмчийг минималист цомхон болгооч ээ. Зарим ашиггүй төрийн өмчийн компаниудаа татан буулгаач ээ. Ардын намын тороолууд тэнд очиж тэгээд ашиггүй ажилуулаад өөрсдөө гадаадаар зугаалаад шааж байгаа нь үнэн шүү дээ. Нэг нөгөө хэлэхэд тэр Эрдэнэс Монгол гэж компани захирлаар манай Зандан шатар нутгийнхаа дүг тавьсан байна. Аль нутаг байх нь хамаагүй. Тэрийг очиж татан буулганаа. Даваа талаа гэдэг нэг бацааныг тавьсан байна лээ. Даваа талаа очингуудаа өөрийнхөө хүмүүстээ ирж ийн гэд баахан дарга нарын холь цолиод өөрийнхөө хамуудыг тавьж ийн гэсэн яасан. Багаараа ирж ийн гэж шааж ийн гэсэн даваа талаа. Багаараа яад хулгай хийдэг шүү хулгайч нар. Улс төрд бол багийн спортоор бол тэмцээн уралдаанд багаараа ордیں۔ Улс төрд багаараа хулгай хийдэг юм заяа. Бага хамт олонны одоо тэр бага хамт олонтой ажиллаж чадахгүй бол чиний хувийн компани биш чи өөрөө зайлах хэрэгтэй шүү дээ. Очиж байгаа даваа талаа дээр лайвдж очино. Тэр Эрдэнэс Монголыг татан буулгаж олон тэрбумын хэмнэлт хийн. Тэ энэ Мяд компани гэж бас нэг даварцсан компани байна. Өнөөдөр Мяд компани жоохон орлого олно өөрсдөө үнэгүй гадаадаар зугаалдаг. Мяатад ажилдаг дарга нарт Мяатын тийз үнэгүй таксаа төлөөл гадагшаа явна. Өөрөөр хэлэх юм бол нэг 2 саяын плетийн такс нь 200 мянга төлөөл Солонгос руу ирж очихгүй үнэгүй шааж байгаа. Мяатынхан хуцаад байгаа чи. Мяатад ажиллаж байгаа ажилчин цалингаа авдаг болохоос илүү дотоод давуу байдал байх ёсгүй. Тэ. Монгол улсын иргэн бол иргэн. Тэр Мяатаас орж ирж байгаа орлого монголчууд бидний орлого байх ёстой. За юу ойлгосноо? Энэ бол давуу байдал. Хэрвээ Мяатад ажиллаж байгаа ажилчид өнөөдөр олсон орлогоос хөнгөлөлттэй үнээр журам батлаад гадаадаар зугаалж байгаа бол хууль зөрчсөн үйлдэл шүү. Бие биендээ давуу байдал олгосон гэмтэргийн шинжтэй үйлдэл. Өнөөдөр хуулийг давсан журам хуулинд нийцээгүй журам болвол хууль бус журам гэсэн үг. Хууль бус журмаар хулгай хийж байгаа бол шоронд явах зүйл ангийн заалтыг бүрдүүлж гин гэсэн үг. Нотлох баримт гэсэн үг. За ёо. Мяатын дарга нар үе үед тулгаач нар гадаадаар үнэгүй зугаалсан. Би бол Мяатын онгоцоор 2 саяар нь
сая хэдэн зуугаар нь плет аваад ирсэн. Манай дарга нар гадаадаар зугаалахдаа өнөөдөр ингэдэг гэж штэ. Одоо салбарын сайд дэлгэр сайхан руу залгаад байна уу? Тэ? Хөгшөндөө нэг юу өгөөч ээ. VIP суудал өгөөч ээ гэж шаадаг гэж гişүүд тийм золбон арчаагүй. Петканууд гадагшаа явахдаа иргэдтэйгээ дунд нь суугаад явж чадахгүй бол зайлаач явж хүрээ их гэдэг гар дуракууд бай. Тэгэнгүүт дэлгэр сайхан өөрөө туслах руугаа хэлж ийн гинэ. Мят руу яриад мөн үү? Энэ гişүүний нэр дээр VIP суудал бичүүлээд гэж хааж ийн гинэ. Тэгэнгүүт тэр нь мятын нэг мэрэгжилтэн дээр очиж ийн гэж яасан гэсэн чинь сайд руу дэлгэр сайхан сайд руу нэг гişүү ярьсан. Гişүүн нь мят руу ярьсан. Мятын ажилч надад энэ мэдээллийг өгж штэ боддоо. Үнэн бол ичмээр юм аа. Дэлгэр сайхнаас очиж асуун заа ёо. Дураараа шааж байгаа шүү. Ийм жижигхэн золбин сэтгүүтэй өнөөдөр их хурлын гишүүд байна гэж бодохоос бөөл цутгана. Бөөл цутгаж байна. Ингүүл Монгол бас хөгжихгүй. Гадаад явахдаа хүртэл VIP суудал сайттай нэрэд авч ийн гинэ. Ичдэггүй гуйлгачингууд бай хаа. Яадаг вүлээ. Тэгээд би нэг хэд хоногийн өмнө би наашаа ирэхэд өмнө нь би тэр бизнес центрээр мөнгө төлөөл тэр VIP MIP-гаар нь явж үзье гэл нэг олон жуудаа гадагшаа явсангүй дэ шоронгоос гарч ирснээс хойш. Дээр үд гэр бүлээрээ явхад яалаа да нэг гутал тайлсан тайлбар санагдахгүй. Тэгсэн чинь Монголын хэлээр гарахад гутал тайлж ийн гэж шааж байна. Уучлаарай. Та нар хятад руу ороод үз. Хятад гутал тайлуулдаггүй. Солонгос руу ирж ийн. Гутал тайлуулахгүй. Гарж ийн гутал тайлуулахгүй. Японд гутал тайлуулдаггүй оруулж гаргаж ийн. Заа ёо. Тэ. Монгол улс өнөөдөр бас ч гэж халдлага инээ тэр янз янзын терроризм болдгоо орно. Яг Америк энэ төр ганц нэг нөгөө халдлага дурддаг Америкч дайсан олонтой орно шүү дээ. Лал малын шашинтай гарууд чинь гутлантаа бас янз бүрийн байваад орчдөг л байх л да. Тэр мөрнөөс үүдэж гутлын тайлуулд юм гэсэн. Ганц нэг Америкийн ганц нэг хотуудад мууж нь өөр өөрөөс ингэсэн засаг захиргаа нутаг дэвсгэр өөр хуультай байдгийг. Тэрнээсээ хамаарат. Тэгсэн одоо хаанхыг дуурайгаад гутал тайлуулж ийн гэж шааж иргэний нисхийн дарга нь. Уучлаарай. Солонгосын жуулчд гутлаа тайлуулан барин Монголд очих уу? Очихгүй ч дараа лайлаа гэж бодоод тий. Монголд ингээ хүмүүнлэгийн ажил хийх гээд эрүүл мэндийн нэг тусламжийн бараа аваад очиж байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж бэлгэлэх гээд очиж байгаа эмч нарыг гутлын тайлаад байвал тэд нар чинь дург нь хүрнэ шүү дээ. Ойлгомжтой шүү дээ. Өнөөдөр ягаад Монголын иргэд солонгосын хэл дээрээс буцаад байгаа? Ягдгүй солонгосчуудыг очиход манайх гутлыг тайлуулж доромжлоод байна шүү дээ. Солонгосын хэлээр орж ирэхэд манайхны гутлыг тайлуулахгүй шүү дээ. Тийм учраас монголчуудыг зөрүүлээд буцаагаад байгаа байхгүй юу? Ойлгомжтой. Хүн яг яаж хандна, яг хүн тэгж ханддаг байхгүй юу? Ойлгомжтой шүү дээ, тий. Тэгэхээр тэр гутал тайлдаг юмыг болиул дэлгэр сайхангүй ойлгосоо. Иргэний нисхийн даргын тушаал гэж шааж байна. Тэгээд намайг наашаа ирэхэд миний гутлаа тайлсан. Би чадахгүй гэсэн. Тий. Чадахгүй. Амьсаа тайлгаж байна. Би салаавч гэсэн маа гэсэн. Шууд одыг пэдэсэн бацаа зогсцсон. Худлаа хуцаал тэргүү тэр би металл эд зүйлс байгаагүйг нь эрентгээгээр оруулаад яг гэд дугуул тэр үгүй тэрдний энэ багжаар илрүүлээд болоо үсттэй. Гутал тайлуулахгүйгээр улан дэг өрн гүйлгээл болоо штэ. Тэгж яхад гутал тайл өмсөө тайлгч би салавч гисэн маа гэд. Чи надад гүйлэг шиг үйлчлэх хэвээр үйлчлж чадахгүй надад ажиллаа өгөө зайл гэсэн. Өнөөдөр үйлчлэгээний байгууллага төрд ажиллаж байгаа нөхдүүд иргэдтэй боол мэт үйлчлэх хэвээр заа ёо. Тэрнээс нэг пэдигээл том шаагаал тэр иргэний нисхийн ажилчид давраад байгаараа та нар. Иргэний нисэх бол ургийн модны шүлжээ болсон заа ёо. Баахан дарга нарын ардын намын үеийн өвгөн дарга нарын хүүхдүүд иргэний нисэх том дарга болцсон сууж байгаа. Гүр эргчээ Баатараас ахуулаад нэг хүүхд нэг юмны дарга гэсэн. Хуцаараа та нарыг чи очиж мэдлэг боловсролыг чи шалгаж, гарал угсааг чи шалгаж, юу хийдгийг чи ажлын бүтээмжийг чи харна. Лайв хийж очино. Хийх лайв хийх вэ? Дуракуда. Тэг өнөөдөр VIP-гаар явж байгаа дарга нар гутал тайлахгүй шүү дээ. Дуракуд хөш. Бид нар VIP-гаар явж үтсэн. Дарга нар VIP-гаар гутлаа тайлахгүй гарч байгаа. Иргэдийн хөөрхий гутлаа тайлуулж. Гүч Монгол руу ороход гутлаа тайлахгүй гараад онгоцсон суугаад гутлаа тайлах ингэн. Солиотой петканууд Америкаас гарахад онгоцсон суугаад гутал тайлахгүй. Ягаад гэвэл Америк өөрөө аюулгүй орн учраас Америкаас гадагшаа гарч байгаа нөхдүүдийг гутлын тайлахгүй гаргадаг. Орж ирэхэд нэг талд нь гутлын тайлуултын. За юу. Та нар жоо амьдралтай юм хийн шүү. Дарга нараа, иргэний нисхийн дарганцраа, ардын намын тороолоо. Өнөөдөр энэ болсон болоогүй агентлагийн дарга нар төрийн өмчийн компаниудаар ардын намын дарга нар дүүрсэн байгаа шүү. Ардын намын Монголын төмөр замын дарга нар өрөөндөө арх уулсан байлаа. Надад бичлэг нь ирсэн. Тэ фэйсбүүкээр бичлэг нь ирсэн. Би тэрийг монтажлаа зэгцэлсэн байгаа.
Тэр Монголын төмөр замын дарга Батчулуун гэдэг нэг голис уулгаач байгаа. За яа. Хөвсгөлийн Мөнхбаатарын ангийнх нөхд найз гинэ. Их хурлын гишүүн. Энэ их хурлын гишүүд чинь гарч ирэхээр давуу байдал олгоод засгийн газрын чи огцруулах шүү. Миний энэ үнийг энэ даргаар тавьж шаадаг байхгүй юу? Гүшигний ард яриа үнэн шүү дээ дуракод. Тэгээд тэрийг дагуулж тавьж байгаа л өөрөөсөө тэрэн дээр сулгаа хийдэг. Давуу байдал олгодог. Энэ үнэн шүү дээ. Энэ нөгөө хэлэхэд Мөнхбаатар томилуулсан гэд. Би тэрээ бас нэг сайднараас нь асуусан. Би зандаш тэр ерөнхий сайдаас асуусан. Энэ хүн гэсэн чинь Мөнхбаатар тавьсан юм аа чимээг үг шаажсан гоцаараа. Зандаш тэр ерөнхий сайдаа наад Мөнхбаатарын тавьсан золбон Монголын төмөр замын даргаыг чөлөөл. Наа хулгайч чи очингууд ангийнхаа 4 хүүхдийг дараагаар тавьсан байна шүү дээ. Америк явахад 60-70 сая төгрөг тэтгэмж өгчөж. Бузрууд их байна, даам гарч байна. Бузруудын мэдээл над ядж яхад их хэрэг юм аа, тий. Тэгийнхаа. Тэ та нарын утас руу хол байгаа учраас залгаж чадахгүй ингээд захимаар дамжуулаад та нарт мэдээлэл өгчөө. Монголын төмөр замыг шалга. Хуудуудаа хулгай асар их байгаа. За яа, би очиод лайвдаад бузрын дэлгэн, баримт нолхот дэлгэн. Энэ мэтлэнгэр нэрэж газруудын бузар замаа алдж байна. Уг нь Монгол улсад энэ төрийн өмч гэж байдаг бол төрийн өмчүүд нь ашигтай ажиллаж ашиг орлогоор нь цахилгаан станцынхаа шинжилгээг хиймээр байна. 5 дугаар цахилгаан станц тийм ээ 4 дугаар цахилгаан станцынхаа өргөтгөлийг хиймээр байна шүү дээ. Намайг өвөр Монголд байхад 2017 онд Монгол руу Эрдэнэтийн 80 мегаваттын өргөтгөл явагдсан. Гацааж хэдэн сайд солигдож 10%-ийн даваа сөрмөн навш тэр үе эрчим хүчний сайд байсан. Бүх төслийг гацаасан. Гацаангуудаа надад ажил өгөх гэж шааж ирсэн. Өөрөө хэлэхгүй. Ойр тойрныхоо гөлгнүүдээр. За энэ зурмгийн ажлыг надад өг. Энэ ажлаа надад өг. Энтэр гэж шаадаг. Цэвэр шантажны гөлөг бол өмхий даваа сөрм. Өмхий даваа сөрм гэд нэрийг чойжлоод ав. Хөвсгөлөөс гарсан улс төрчид надад хэлжсэн. Даваа сөрмгийн гочийг мэдхгүй гэж шааж. Мэдхгүй гэж чи өмхий даваа сөрм гэдэг. Баг байхад тэгдэг байсан. Энэ өмхий санаатай хөвгт. Ёстой хогийн навш гэд. Өмхий санаатай гэдэг. Даваа сөрм бол өмхий даваа сөрм. Ардын намын хөвсгөлөөс их хурлын гишүүн болсон даваа сөрм бол шантажны даваа сөрм. Цахилгаан станцын төслүүдийг гацаасан даваа сөрм. Оюутлогоор худлаа бопорч худлаа шаадаг даваа сөрм. Бас би даагаал гарч ирээд болорчул манай Ганбаатар энэ төр чинь би даагчдын зөвлөл энэ төр гээ шаагаал. Тэр үед манай нам 12-аас 16 засгалж байсан Жонко Менко тойлдоод би нэг Жонко тоцог авч ирсэн. Жонко миний ажил уцаар чинь байна уу? Монгол Орос метр даваа сөр үнэ тавьчих гэдэг юм аа. Тэрийг тавьж байгаа. Яа. Эдгээр ингэж л албад шилэн 8 эдэг новшнууд шүү дээ. Тэгээд Монороос тэр болорч болон ч даваа сөр 2 хүнээ тавьж ирсэн тухайн үед. Тэ. Тэгээд Монороосоос сулгаа шаасан баг. Би тэгж харж байгаа. Үнэн. Тэ. Ийм л юм байгаа шүү дээ. Яриад байвал эдний бузар даалаа. Би ганцаараа хүрэлцэхгүй байна. Энэ нөгөө хэлэхэд. За ёо. Өмхий даваа сөрөнгөөс болж Монгол улс цахилгааны хомсдолд орлоо. Өнөөдөр Улаанбаатарын иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэн аргагүй шүү дээ. Одоо манай хөвгт гэтлээ айгуул 2 жилийн дараа авгаа авлаа шүү дээ. Тэгэхээр өрг тусгаарлаар тэгээд мэдээж тог цахилгааны хэрэглээ нэмэгдэнэ л гэсэн үг шүү дээ. Ингээ айл болгоны хүүхдүүд жилд хэдэн зуугаар хорим найраа хийж шүү дээ. Хэдэн зуун хүүхдүүд маань гал голомтой бадрааж тусдаа орон байртай болж шүү дээ. Тэр болгон цахилгааны хүүсүр нэмэгдэн шүү дээ. Тэ? Сайлаа бэлтгэр саваа бэлд гэж өнөөдөр бид нар саваа бэлдэж байгаа бол цахилгааны хүүсүрээ бэлдэх ёстой шүү дээ. Дулааны хүүсүрээ нэмэгдүүлэх ёстой шүү дээ. Дулаан цахилгааны станц өнөөдөр нэмэгдэх ёстой шүү дээ. Өнөөдөр социализм үед 1990 оноос өмнө 60-70-80 оны хооронд баригдсан 1 2 3 дугаар цахилгаан станцууд 4 дугаар цахилгаан станц байна. Өөр байхгүй. 90 оноос хойш зах зээлийн нийгэмшилснээс хойш нэг цахилгаан станц нэмэгдсэнгүй. 12-оос 16 онд 12-оос 14 онд Алтан үеийн засгийн газрыг байхад нэг 3 дугаар цахилгаан станц 50 мегаваттын өргөтгөл хийгдсэн. Сайхан бэлгийн засгийн газрын үед ардчилсан намын үед Амгалангийн цахилгаан станцын өргөтгөл ашиглалтанд орсон. Ингэж л нэг цахилгааны их усүрийг ардчилсан намын үед өргөтгсөн бий болгосон. Ардын нам бол гацаадаг, шантаажилдаг, совдог сэтгэлтэй шунхаа улгаач нар ардын намын толгойд гарсан. Тэгэхээр ардын намынхаа учирлаа. Ардын намынхаа улгаачуудыг цэвэрлж чадахгүй бол улс төрд яваад хэрэггүй шүү. Өнөөдөр Хятадын коммунист намын дарга Си Цзиньпин намынхаа бүх хулгайч нарыг шоронд явуулаад цаазлахын цаазалсан. Хулгайч нарыг хам хэрэгтэнгүүтээ үр хөвгттэй нь бүгдийн шоронд чаасан. Хятад өнөөдөр шоронд үндэслэгүй өрөнгөцсөн дарга нараа хийхэд хөрөнгийн улсын орлого хулгай хийсэн хөрөнгийн буцаагаад улсын орлого болгоход байна шүү дээ. Намайг байх үед 70 лүү 60 сая иргэнэ ядуурлаас гаргасан байсан боддоо. Тэгэхээр ардын намын дарга нарын хулгай хийсэн үндэслэгүй өрөнгөцсөн хөрөнгийг өнөөдөр улсын орлого болгоход бид нар олон иргэдийнхаа ядуурлын асуудлыг шийднэ.
Тэр дутагдаад байгаа цахилгаан станцын асуудлуудаа шийдэн шүү дээ бид нэр боддоо. Тэр дутагдаад байгаа хавдрын эмнэлгийн асуудлаа барьна шүү дээ тий. Дарга нарын хулгай хийсэн юм объектууд зөндөө шүү дээ. Одоо хороолын эцэст ганц зөрөг гэдэг нэг хулгайч байна. Тэгээ би хулгайч гэж хардаг. Шүүгээр ял авсан, ялсан, ялтан би бол хэлмэгдэж ял авсан. Ганц зөрөг мө хулгайч 120-30 сая долларын хөрөнгийг баталгаа гаргаж өнөөдөр арбитрийн Лондонгийн шүүгтэд ялагдаад Өмнөд Африкийн стандарт банкнаас 100 хэдэн сая доллар билүү зээл гаргаж өгсөн мөн новш Эрдэнэ үйлдвэрээс цахилгаан станцын мөнгийг үрцүүлгаач. Нэг цахилгаан станцыг 1 мегаваттыг 1 сая доллар гэхэд 100 мегаваттын цахилгаан станцын мөнгө зүгээр ганц зөрөг үгүй байсан шүү дээ. Тэмүүл ингээ аав. Тэ? Ганц зөрөг буруу хулгайч байсан учраас би үр хүүхдийг ярина. Ягаад гэвэл хулгайчийн хүүхдүүдийг өөрөө бол намайг хэн юу гэх юм, нохойг хэн яах вэ гэдэг шиг өөрөө тоохгүй байж болно. Үр хүүхдний ичтэн лайвдах хэвээр ярих хэвээр. Үрээсээ гिचдэг хорвоо шүү дээ өнөөдөр тий. Тэгэхээр үр хүүхдтэй удам судраар нь ярина. Энэ бол хулгайчийн удам гэж ярина. Өнөөдөр би зөв байхын тулд үр хүүхдтэй зөв нэр үлдээхийн тулд би өнөөдөр зөв явахыг хичээдэг. Тэ. Зөв байхыг хичээдэг. Ягаад гэвэл миний үлдээсэн хөрөнгөөр биш, миний нэрээр миний үр хүүхэд амьдрдгийг. Би өнөөдөр өвөг дээдсийнхаа нэрээр амьдарч байгаа. Монголчууд өнөөдөр Чингис хааныхаа нэрээр дэлхийд гайхуулж амьдардаг. Чингис хаан зөв хүн байсан, шудраг хүн байсан учраас монголчууд Чингис хаанаар бахархаж амьдардаг. Тэрэн шиг үр хүүхдтэй хулгай хийж хөрөнгө үлдээх биш. Зөв нэр үлдээх хэрэгтэй байд юм аа. Харамсалтай нь хулгайч нар хулгай хийж хулгай хөрөнгө үлдээдэг. Сайн хүүхдэд битээ хөрөнгө хураа, муу хүүхдэд битээ хөрөнгө хураа, сайн хүүхд өөрөө олж авдаг, муу хүүхд өрөө дуустдаг гинлээ. Энэ бол ардын үг. Өвөг дээдсийн үдээсэн үг штэ тий. Тэ хулгайч нар бол үр хүүхдүүдтэй баахан хөрөнгө хүрээл хураалдаг. Тэмүүлэнгийн хөрөнгө гээд говь одоо ганц зэрэг өгвөл тэмүүлэнгийн хөрөнгөд болох байлгүй бодвол хороолын эцэд говь саав ингээл мангар том хар 20 бараг 10 20 давхар байшин бий. Цахилгаан станцын мөнгө тэнд гөвтчихэв. Тэрийг хурааж улсын орлого болго зар үр дуудлагууданд орвол цахилгаан станц барихад хандвал мөн үү? Тэр нямдоржи 2 сая доллар тэр 2 хаусыг зар нямдорж хулгайч насаараа төр дамжирсан гадаад явахтаараа ийм тансаг буудалд байрлж ирсэн мө гуйлагч золбон хулгайч үе удамаараа төрөөс парижлж амьдэрсэн юу ч хийж үзээгүй хулгайч тий нямдоржи хаусыг хураах хэрэгтэй шүү дээ. Цахилгаан станц барихад нийгэмжлэх хэрэгтэй шүү дээ. Нэмэрлэх хэрэгтэй үст. За ийм байна миний одоо энэ одоо цэник дуусах гэдэг шиг лайв өгөр өндөрлөе доо. За ингээд ийм байна амралтын өдөр аяд тухтаа өнгөрүүлээрэ. Тэгэхээр энэ золбон дарганараа та нар гадаадаар зугаалхаа бойл. Зандан шитэр ерөнхий сайдаа засгийн газрын хэрэглэх газар дээр тэр олон референтүүд юу хийдгийг шинжээчнэр төрийн өмчийн болон төрийн байгууллагуудын гадаад явахад хяналт тавьж тэндээс зөвшөөрөл өгдөг болго. Өнөөдөр хятадууд төрийн байгууллагад ажиллаж байгаа мэрэгчлэлтээс ахуулаад дарга сайд хүртэл бүгд хятадын одоо ямар юм бэ хяналтын орооноос зөвшөөрөл авдаг. Тэгжээж явна. Би өвөр Монгол хүүхдүүд алшаа ирээнд ингээд сурдан шүү дээ. Би алшаагийн өвөр Монгол багш нарыг хувийнхаа зардлаар Монгол руу би 20 багш урьж яхад л 20 багшийн зөвшөөрлийг өвөр Монголын засгийн ордонд руу бичиж зөвшөөрлийг авч ирсэн шүү дээ. Ямар ажиллаар явах гэж байгаа, Монгол руу аялах гэж байгаа, зардал нь Монголоос мөнгө эрдэнэ гаргах гэж байна гэл тэг зөвшөөрөл авч ирсэн боддоо. Багш нар хүртэл гэтээ өвөр Монголын багш нар засгийн орооноос зөвшөөрөл авдаг байхгүй. Тэгсэн одоо манайх нэг батлагдсан жоохон төсөвтэй нийтийн албаны бүх дарга нар гадаадаар зугаалж байгаа шүү дээ. Та нарын гадаад зугаалсан томилолтын зардлыг яриул нэр бүл зүтгэж бардд юм уу? Өмхий даваас сүрэн Австрали руу барилгын сайд байхдаа аялж ийн гэж тулгаач. Мангар том тансаг 5 хоттой буудалд буутсан. 7 хоттой Монгол иргэдтэйгээ уулзсан энэ төр судлаа шаасан. Нэг ч иргэн тоож очоогүй гэж шүү дээ. Заал мал түрээсэлсэн энэ уулзалтын нэг уулзалтын ямар компрессор мөрөчүүлээ мэдэхгүй тийм өрөмөр авцсан. Сүр шаасан гэсэн. Тэнд байгаа ганц нэг оюутнууд очиод над руу хэлээд тамч. Даваа сүрэн ирсэн монголчуудтай уулзах чинь. Барилгын сайд Австрали түр хийж байгаа ингээд. Тэгэд даваа сүрэн лгаач Австрали явхад 100 сая төгрөгийн зарлага хийсэн шүү дээ уулгаач. Өнөөдөр архиваас аваад сангийн яамны зарлагаас ороод харал та. Үргүү зардал шүү дээ. 100 саяар нь дарга нар гадаад явж зугаалсан хулгайч нараар тэр үр ашиггүй явсан бол буцааж нөхөн төлөвлөх. Энийг хариуцлага гэдэг. Хариуцлагатай үжиж Монгол бас хөгжинэ. Хариуцлагагүй мэлийгээл худлаа шаагаад өнөөдөр хүүхэд нь өвдсөн эд хоолгүй өмсөх хувцсгүй байвал яах юм? Тий, уух эмгүй байвал яах юм? Аав ээж нь өрзөөл тавиад гадаадаар зугаалж байхдаа яг адилхан Монголын дарга нар иргэдээ ядуу амьдарч байхад гадаадаар зугаална гэдэг бол гудамшиг. Тэгээ гадны одоо том дарга нар гайхна шүү дээ. Ард түмэн ядуурлаараа дэлхийд тэргүүлж байна. Бараг Африкийн орнуудыг араас шааж байгаа.
иргэдэн өвчлөлөөрөө хор тавдраараа дэлхийд тэргүүлж яхад дарга нар нь юу ч болоогүй юм шиг гадаадаар зугаалаа шаах гэж байгаа. Ийм ичтгүү дараа золбин дарга нартай бид нар юу ярих вэ? Гадны дарга нар манай дарга нарыг яг ингэж хүлээж авд юм байна лээ. Би өдөр харсан. Үнэн. За ийм л байна. За энэ 26 он зандаж тэр ерөнхий сайдаа худлаа том шаагаад байлгүй зүгээр олон хуцалгүй зүгээр энэ золбин дарга нарын гадаа томилтыг таслан цогсоо. Өргүү зардлыг хэмнэ мэдөө ойлгосноо. Та нар бол гадаад явахдаа энэс илүү тансаг буудалд бууж байгаа. За би энэ буудалд өөрийнхөө зардлаар дүүнэрийнхээ буйнаар буусан шүү. За ёо. Монгол төрөөс нэг төгрөг аваагүй. За ийм байна. За түр баяр та. Сайхан амарцгаагаараа. Тэ. Ингээ хүний нутагт түүч сайн явна да. Тэ. Хулгайч нар шиг би хулгай мөнгөөр яваагүй. Нүүр бардам явж байна. Яах юм? Хулгайч нар өдөв дойлог хийгээд тэгэл худлаа шаагаад явж байгаа шүү дээ. Гэсэн бас манай хэд хулгайч дарга нар Монгол бас 30 жил хулгайч дарга нараар 35 жил өдрөдүүллээ. 35 жилийн 30 жилд нь ардын нам завсаргүй засгалсан. Сүүлийн 10 хэдэн жил завсаргүй шаасан шүү. Хулгайч нар. Ардын намын дарга нар брэнд өмсдөг, бенз ундаг, гадаадаар зугаалдаг, үнэтэй буудалд буудаг. Ард түмэн өнөөдөр өвдөд имлэг явж чадахгүй бүр имлэгийн коридор төөрхий бараг гуцаад ирлээл хүүхэд нь имчлүүлж яхад коридорт буудалд орж чадахгүй л өвдсөн хүнээ имчлүүлэх гээд ардталтан сахиал байж байгаа шүү дээ. За юм байна түр баяртай. Эргээд уулзъя. Би сайн явж байна. Оюуны хөдөлмөр хийж байна. Тэ. Өдөртөг тогтмол орлого олж байгаа. Олсон орлогоо авчиж топ фэнүүдэд тараана. Та түр баяртай. Манайхаа.